Улсын хурлын дарга Бямцогт Люксембургийн их гүнт улсад хийсэн айлчлалынхаа төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захиралтай уулзлаа. Ерөнхий захирлын хувьд улсын хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гэд Монгол улсын 2050 он хүртэл хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр Монгол улсад оруулахаар төлөвлөж байгаа тэрбум ам долларын хөрөнгө оруулалт, эрчим хүчний хангамжийн найдваргүй байдал, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад асуудлаар сан солилцлоо. Он жил өнгөрөгдсөн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бодиттой төсөл хөтөлбөрүүдээр баяжуулж байгааг тэрээр тэмдэглээд дахин төлөвлөлт сэргээгдэх эрчим хүч доктортой хөгжил зэргээс гадна 100 сая ам долларын санхүүжилттэй ойн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм а. Улсын хурлын даргаар ахлуулсан Монголын хүндэт төлөөлөгчдийг хүлээн авч байгаадаа бид маш их баяртай байна. Цаашид Монгол улс болон Европын холбооны санамж жижигхэн зорилтын дагуу Монгол дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх том төлөвлөгөө бидэнд бий. Эрчим хүч, ойн аж ахуй, хот байгуулалт зэрэг олон салбарын төслүүдэд зориулж санхүүжилтээ 1 тэрбум евро хүртэл нэмэгдүүлэх зорилготой. Монголын ард түмний хүлээлтэнд хүрэх төслүүдэд Монголын тал дээр хамтарч ажиллахдаа баяртай байх болно. Улсын хурлын дарга Бямцогт Европын хөрөнгө оруулалтын банктай Монгол улс 2011 оноос хамтын ажиллагаагаа эхэлсэн төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаад иргэд талархалтай явдгийг уламжилсан юм а. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хэрэгжин утааны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд үнэтэй хэв нэмэр оруулсныг онцоллоо. Азийн хөгжлийн банктай уг төслийг хамтран хэрэгжүүлснээр олон талын хяналттай илүү өгөөжтэй байсныг улсын хурлын дарга онцолж байлаа.